Соц нийгмийн үед шуугиан тарьсан зэвсгэлсэн дээрэмчт. Социалист нийгэм 60-аад оны үед Монголд мотоциклийн улгаа хийх газар авч цагдаа нар нойр хоолгүй хөөцөлдөж байлаа. Тэр үед Улаанбаатар хотын цагдаа зэргийлэх газарт мотоциклийн улгаатай тэмцэх тусгай групп байгуулан энэ тал дээр хурандаа дашторж шургуу ажиллаж эхэлсэн юм. Мотоциклийн улгаачдын араас зүгээр нэг хөөцөлдөөд баймааргүй санагдаж сэжиг өгөхийн хүмүүстэй өөрийн хүмүүсийг нөхөрлүүлж хулгайчдын үүр уурхаа хэлхээ холбоо руу нэвтрэх арга замыг хайж байв. Чехийн улаан Ява 350, Оросын Шахаад, Польшийн Юнак зэрэг хэд хэдэн төрлийн мотоцикл малчтын дунд ёстой л гайхагдж байсан үе. Хулгайчид мотоциклийг аваад засаж сэлбээр зарах, хольт солиод шинэ мотоцикл босгох, хямдхан худалдах явдал хэлбэг. Цагдаа нар 3 дугуйтаа Шахаад гэдэг мотоциклийг албанд авч бие жижиг хинч харсан доожоогүй Дандар гэдэг хөндөөгөө. Тэр нь цагдаа туслах олон нийтийн гишүүн залуу байлаа. Дээрээс түүнд "За чи зах зээлийн газраар үнийг унаад явж бай. Хулгайчдтай заавал холбоо тогтоо. Тэдний гүнд орж ажил гэхэд мань ирч дуртай зөвшөөрчээ." Ингээд цагдаагийн ерэн сурчлах, гүйцэтгэх ажилд сайн дураараа нэгдсэн Дандар янжуур зууж шилбээ өрсөн нарийнхан өмд урт шүүгэр хоншортой гутал хинч гарсан хотын ажилгүй арчуудын нэг гэмээр сэтгэл төрүүлэх болов. Орой болгон тэр өвдчлөгт очиж ямар ч үжгийг чадамгаа хийж бүжиг тармагц дэггүй залуустай хүүхэн булаацалтаж өвмэн тарина. Бас хэд хэдэн удаа атмаа огоруудтай нудраг зөрүүлж хутаг гаргаж сүрийг үзүүлжээ. Цагдаа нар түүнийг дорн барьж авдаг байлаа. Харсаар байтал цагдаа нар бариад аваад явчихаар хүмүүсийн дунд Танхаа этгээд гэдэг нэр зөв. Дандар энэ далмаар байдлыг дор бүрн эрүүгийнхэн дэлтгэж байлаа. Нүдэ болов болтол зөхиүүлж ярваасан амтан маргааш нь захын машин техник зардаг хэсгээр явж байхад дамын 8 ачид хулгайч нар тэр болгон анзаарахгүй. Нэг удаа Дандар Шахаандаа 2 хүүхэн суулгачаад тансаглаж явтал бүжгэн дээр өдөөд байдаг сайх залуу таарав. Тэр хоёр сайхан зодтолдож танилцсан болохоор хамт арх хувааж уусан байна. Түүнийг Монхон гэдэг юмсанч. Хэд хоногийн дараа шин танил нь хятад гуанцанд хооллож суухдаа "Чи яаж мөнгөтэй залгаад байдаг юм бэ? Арай кайрач юм биш үз? Надад ахиухан мөнгө хэрэгтэй байна" гэж амаалтав. Дандар хаа очиж хүний халаас руу гараад өрөхгүй. Тэрний оронд арай дөрвтэй ажиллахын. Гэхдээ тэр нууц гэвэл Монхон. Шарлаа дээр хамтарч ажиллая гэсэн аж. Шарлаа гэдэг нь мотоциклийг тэр үеийн хулгайч нар тэгж хэлдэг байв. Ингээд хоёул болцсон цагтаа уулзвал Монхон "Чи бид хоёр хаалтгийн. Тэр хооронд манай хам Шарлааг нь хусна" гэжээ. Ингээд Дандар Монхон хоёр Шахаатай мотоциклоо хямдхан зарах гэж явна хэмээн худлаа жүжиг тоглож зах зээлийн газраар эргэлдэв. Мэдээж цагдаа нарч нууцхнаар хэн хэрхэн мотоцикл хулгайлтгийг нүдэрээ харах гэж ирсэн байлаа. Энэ үед үнэхээр дээд сургуулийн түүхийн багшийн цоошин часуулаан Ява 350 нүд ирэмхийн зур алдагджээ. Цагдаа нар үйлдэлийг баримтжуулж авч чадалгүй дэмий ажиглаж дагсаар ногоо нуурын зүүн талын хашааны модон амбарт нуухыг хүртэл мэдэж криминалистик шинжээч фото зургийг нь ав. Маргааш нь хулгайчид мотоциклийг нэг үрчлэн задалж рамыг нь хэмэг цохиж хогийн онхорт аваад чайжээ. Тэр хооронд цагдаагийн шинжээчид хэмхэрхээр рамыг үзэж мөн л зургийг нь авч баримтжуулав. Өдөр болгон дээд сургуулийн багш ирж мотоциклээ олж өгөхийг гуйж дээгүүр доогуургүй байна. Энэ үед хотын цагдаа зэргийлэхийн дарга хурандаа дашторж цаагаараа гүйцэтгэх ажиллагаа томоохон операц явуулж буй тул хулгайчийг дундаас нь барьж өгч болохгүй гэдгийг мэдж байлаа. Өнөөх хулгайд алдсан мотоцикл бас нэг цэнхэр мотоциклтай холилдож цоошин унаа босгоход цагдаа нар дахин баримтжуулж амжив. Энэ хооронд Монхоны гэмт үлэглэлд Дандар элсэж тэдний итгэл үнэмшлийг олж чадчихэ. Нэг удаа манер цагдаа нартай уулзаж "Манай бүлэг томоохон байгууллагын газ тонхоор боллоо. Төмөр авдрыг тэр чигт нь авахар төлөвлөсөн байгаа. Эхлээд тэд газ 51 машиныг аваачиж өвдөнд нь зогсоож үтсэн чинь төмөр авдар өргөж гаргахад өндөрдөж байсан. Харин миний Шахааг аваачиж үүдний 50 шатанд тулгаж зогсоож үцхэд яг тохирч байна лээ. Тэр байгууллага орлого ихтэй хоногт заримдаа 20-30 мянган төгрөг, ажилчдын цалин буус үед 60-70 мянган төгрөг инүүхэнд гин. Тэр өдөр касчин цалингаа тараахгүй, орлогоо банкнд тушаахгүй байх юм гин гэж мэдэгдэжээ.
Энэ ноцтой мэдээл хотын цагдан цэргийлэх ихнийг хуйгаар нь хөдөлгөв. Цагдаа нар энэ асуудлыг шуурхаа авч хэлцээд дээш нэлтгэв. Энэ асуудал Нах яамны сайд бүр засгийн газар намын төв орооны зарим дарга нарын сонорт хөрж туйлаан болж эхлэв. Хурандаа Дашторжийг яамны сайд дуудаж олон зүйл мэдхийг тушаажээ. Дандар хэд хоногийн дараа бүх мэдээллийг шаардлага хангахуйц хэмжээнд тодорхой өгч буу сум олох хэрэгтэй байна гэжээ. Бууны асуудлыг яамны сайдын хэмжээнд авч хэлцв. Маргаанч гарав. Дээрэмчдэд буу өгнө гэсэн чинь юу гэсэн үг вэ? Олон түмэн юу гэх юм бэ гэж байхад зарим нь өглгүй яах вэ гин. Зохих төвшөнд хилцсэний эцэст хуучин муу буу дамжуулж түүнд өгчээ. Дандар маргааш нь буу гологдлоо. Сайн буу олох хэрэгтэй байна гэж гомдол мэдүүлв. Дахин ярилцаж даргүй 10-аад сумтай шинэхэн винто буу өгсөн байдаг. Бууг хулгайчид талархан хүлээж авсан аж. Тоолсон шөнө кас ухах бүлэг дараагийн ээлжийн манаачийг хүлээв. Энэ нь касанд гол мөнгө орж ирэхийг хүлээсэн шалтгаан байлаа. Энэ үед дээд байгууллагын дунд ноцтой маргаан гарч эхлэв. Намын төв орооны зохих албаны хүмүүс хулгайчдыг үйлдэлээс өмнө барьж хорт үйлдэлийг таслан зогсоохыг шаардав. Цагдан цэргийлгийнхэн хэрвээ одоо тэднийг бариул шүүхтээр гэмт үйлдэл олгож чадахгүй. Харин үйлдэл дээр нь барих нь хууль зүйн үндэс байдаг юм хэмээн ширүүхэн маргалдсан байна. Нам төрийн тэргүүн Цэдэнбал энэ тухай сонсоод ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Самбууд тэр кас ухахаар буу шийдэм агссан дээрэмчдийг одоохон бариад орхих. Энэ нь ард түмний аюулгүй байдлыг давхар хамгаалсан хэрэг болно гэсэн чиг үүрэг өгчээ. Харин цагдан цэргийлэх ерөнхий газрынхан яаж ч энэ тухай тайлбарлаад ойлгохгүй байсан тул маршал Цэдэнбал руу цагдаагийн орос зөвлөхүүдийг оруулжээ. Тэд ярилцаад намын төв хороо ил дээрэмчдийг үйлдэл дээр нь барихыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Объект болох тэрхүү байгууллагын кассанд зориуд мөнгө гэмээр уут лацтай бодолтой зүйл хийж лацтаж цаашлуулв. Хулгайч нартай уйлдсан касс хүүхэн хинэггүй цар алин суун. Буута 5 хүн 2 мотоциклтэй очиж шаахад дээр мөнгөтэй авдар ачаар төлөвлөж бүх зүйл эсрэг талд бэлэн болов. Энэ үед мэрэгэн буучид объектын гадна 100 метрийн зайд байрлаж илүү хөдөлгөөн хийсэн хулгайчдыг устгах өндөр түвшинд бэлтгэгдсэн байлаа. Хотын цагдан цэргийлэх газраас хурандаа Дашторж 12 цагдаагийн хамт отолт хийв. Намрын хүйтэн шөнө бараан тэнгэрт одод гялтганаж цаанаа нэг жихүүн болцсон цаг ойртож хаанаас гэрэл тусах бол гэж тэс чадан хүлээн. Зэвсгэлсэн дээрэмчдийг хаалга эвдэж ороод кассны том төмөр авдрыг чирж гаргаж ирээд шааханд очих үед гиндүүлэн дайрахаар тооцоолов. Шөнийн 2 цагийн үед алсад мотоциклийн дуу гарч нэлээд хурдтай 2 үнэтэй мотоцикл байшингийн үүдээр давхин өнгөрөв. Шөнийн дурангаар харуул хоёулаа байшингийн зүг хараад өнгөрчээ. Тагнаж шалгах хүн л явж байгаа нь энэ аж. Энэ үед Дашторжийн толгойд арай касчин аюулгүй тэмдэг дохио тавих ёстой байсан юм биш байгаа гэж бодов. Удалгүй өнөөх мотоцикл хурд багтаахан буцан ирж байшингийн харалтаа гинт зогсож хоёр этгээд бууж дугуйгаа янзалж буй бололтой. Энэ үед нөгөө талаас шаахатай мотоцикл давхин гарч ирээд айжимхан явсаар байгууллагын үүдэнд ирэн тулж зогсов. 3 хүн бууж тэрүүхэнд зогсоод хоорондоо ямар нэг юм ярилцсан. Магадгүй тэнд хаалганы цоож хөшөх төмөр юм уу ямар нэгэн зүйл хэн нэг нь орхихч байсан байж магадгүй. Хэрвээ байхгүй бол тэд заавал нэг төмөр болоод хоттой хонд орсон чон луга бозар хүслээ гүйцэтгэндээ хэмээн хашир хурандаа бододсов. Намын төв орооныхонд цаашлаад маршал Цэдэнбалд тэрбээр бид хуйлзан үүднээс үйлдэл дээр нь маш цэвэрхэн барина гэж амласан учраас операцийг нарийн ажиглаж байлаа. Зэвсгэлсэн дээрэмчдийг хүчээ төвлөрүүлэхээс өмнө ганц нэгээр нь баривчлах хэрэгтэй гэж даргын сануулж байсан үг санаанд оров. Одоо болтол мэдэгдэхгүй байгаа толгойлогчийг энд морилж ирнэ гэдгийг эрүүгийн ажилтнанд давхар тооцоолжээ. Отолтыг зөв зохион байгуулахгүй бол энд хүний амнаас эрсдэх явдал гарч мэднэ. Тэр мөч хоног цагаар биш хэдхэн хормоор хэмжигдэж үйл явдал өрнөж эхэлсэнд хоёр тал хэрдээ баяртай байсан л авттай. Үнэхээр тэд урт төмөр болоод хаалга хөшиж эвдээд 3 дотогш оров. Одоо тэд касс өрөөний сарампай модон хаалга эвдэж ороод модон лангууг хэмхэлж байж таарна. Хүнд төмөр авдрыг цонхоор авч цогтаах арга байхгүй учраас дэнхийт л өргөөд гараад ирнэ гэж бодож байв.
Гэтэл тийшээ орсон зэвсгэлсэн дээрэмчид удаж цаг явсаар байсан бөгөөд цагдаагийнхан гайхаж байв. Манайч энэ үед тэдэнд саад хийхгүйгээр шавгартаа сэмхэн сууж байх ёстой. Дандар дээрэм эхэлснийг мэдэгдэх гэж доод давхрын булангийн 2 дахь цонхоор шүдэн зурж дохио өгөх байтал тэгсэнгүй. Цагдаагийнхан гинтжээ. Өдрийн 15 цагаас хойш Дандар ямар нэгэн холбоо бариагүй болохоор байдал өөрчлөгдсөн бололтой. Гэтэл 18 цагт хулгайч нар гэнэт бүрэлдэхүүн болоод шийдвэрээ өөрчилж орхижээ. Нууц дарга нь хит хашир жинхэнэ шоронцсон этгээд нэгэн аж. Хуучин бүрэлдэхүүний ихэд явхаар дөрөө чангалж удахгүй баяжхаа төсөөлөн сагсалдаж байтал тэдний 5-ыг зойронд хийгээд төгччихсэн байна. Дандар энэ тухай цагдаад мэдэгдэх нүгсүү хайгаад олохгүй зойронд чардаад суужээ. Гэхдээ дээрэмчдийн хинэнч мөнгө хулгайлахаар очоод баригдах байсан юм. Хэрвээ цагдаагийн итгэмжт хүн очисон бол мотоциклийнхоо нэг гарт бэлий углах, шүдэн зурж дохиох учиртай. Дандрыг ирээгүй болохоор дашд орж цаг алдахгүй тулд маш урт хугацаанд чимээ гаргалгүй бүслэн дайран оров. Хариу таамгаар 2 будах нь Макаров буу болохыг цагдаагийнхан мэдэж байлаа. Дайралт арай эрт эхэлжээ. Тэд төмөр авдрыг авч гарахгүйгээр зөвхөн цоож өвдөн хоосолж байтал гинэт дайралт эхэлж сандаргаж орхив. Толгойлогч их хашир итгээд байсан учраас хуурамч мөнгийг тэмтэрч үзээд мэдсэн аж. Тэрбээр хажуудах хулгайчдаа чи энэ мөнгийг аваад цонхоор үсрэх хэмээн даалгавар өгчээ. Түүнийг үсрэх хооронд мань толгойлогч цааш өрөөгөөр дамжин гүйсэн байна. Энэ үед манаач хэрэгт дурлан чимээ чагнаж одоо муусан хулгайч нарыг бариад туугаад яваа биз хэмээн бодов. Энэ сацуу түүний хажууд нэг л сэжигтэй бүхтийн гүүхийг хараад дээгүүр нь буудаж зогс гэсэн команд өгчээ. Тэр нь толгойлогч байсан бөгөөд ихэнх мөнгө аваад зугтааж буйн тэр. Бусд нь гарах аргагүйгаа ойлгож нэг их эсэргүүцэл үзүүлдэггүй бууж өгсөн байдаг. Толгойлогчийн араас дашд орж яралтай хөдөлсөн тулдаа түүнийг их хотын дунд оргинохоос өмнө барьж чадчихжээ. Ингэж ганцхан шөнийн дотор зартай зэвсэгтэй эрэмчдийг баривчилжээ. Бүгдээрээ нэг бүлэг бөгөөд мотоцикл хулгайлж худалдах, халаас суйлах, орон байрны хулгай хийх зэрэг гэмт хэрэгүүдийг үйлдэж байснаа хүлээв. Нэг үгээр мотоциклийн хулгайг гардан зохион байгуулж байсан гол зангилаа олдох нь энэ. Харин энэхүү зэвсэгт үйлдэглийн толгойлогч нь бараан зах дээр морин тэргээр амжиргаагаа залгуулдаг 60 гарсан туранхай шар өвгөн байсанд цагдаа нар ихэд гайхаж байв. Хуушаан гих инэтгээд 1956 онд зүүн гараагийн шоронгоос оргож алга болсон бөгөөд 4 жилийн дараа Улаанбаатар хотод дүр төрхөө өөрчлөн ирж гэмт хүлэглэлийг удирдах байснаа шүүх хурал дээр мэдүүлжээ.